Yo. Тэгж хэлсэн. Keydrop хамтран оруулж байгаа цуврал хэмжээнүүдийн дараагийн дугаартаа морил бид нар болонгууд тэгээд Keydrop төр байгаа ер нь бол кейсүүдийг ер нь бол бүгдийг задлж үзээд Joker модоор задлахад ямар хөө юм ашигтай юм алдагдaltaй юм байна уу? Тиймэрхүү цуврал хийж явж байгаа. Тэгээд энэ удаагийн болонгууд бид нар Chromax буюу $5 кейсийг ер нь бол энгийнээр болон Joker модоор тэгээд бас кейс баталтай ер нь бол турч үзэж байна. Тэгээд бичлэн дорцоо. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-тай танилцсан. Солиороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Окей, Chromax case. Chromax case болонгууд хамгийн хүнтэй байна. Butterfly lore. Тэгээд Nomad knife tiger tooth болон Paraquat knife. Fade on тийм байна. Окей, дээрээс нь be the monster ер нь бол тэгээ энэ бол field test үү? Тэгээ field test be the monster гэдэг юм тийм байна. За энэс 50-ыг задлаа үзье. Одоогийн байдлаар болонгууд маань $2940-тэй хэлж байгаа юм байна. Тэгээ өмнө хоёр бичлэг бол амар ашигтай ажилласан. Энэ удаагийнх төр нэг ашигтай байх нь үгүй шалгаа туршаад үзье. Энэ чэнэс бол 50-ыг задлахад надаа 10-ыг задлахад надаа $50 болно. 50-ыг задлахад $250 болох юм байна. Оо, болж байна. Окей. 10-ыг задлсан 15 болж байна. 20 25 30 35 40 энэ ч болж байна. 45 50 $250 задлсан шүү дээ тий. $250 214 тугаарч одоо мен тоог нь бодоод үгүй дөө 215 бүгдээр нэр нь 85% money back гэсэн юм байна. Окей. Тэгээ өмнөхүүд дээр мен жоохон ашигтай байгаадсэн. Энэ удаагийнх дээр бол алдагдaltaй байлаа. Банд нь гоё. Их амар гоё юм надад унсангүй. За Joker модоор задлвал яа. За энийг мен 10-ыг задлаа зөө. 10-ыг задлахад $785 гэдэг чинь 2 орчим чинь $1570. Зөв 1570 мөн баха. Fast mode унтраагаад come on butterfly lore. Яа, яг алдчихлаа гэж бодсон. Гэтэ жоохон мяан унцсан. Үгүй ялгаагүй бүгдээрээ бац карт байсан юм байна. Угаасаа мен максимум авчиж байгаа юм. Дээдлээ нийлүү гоё кондишн харагдаад. Окей. No fucking way. 4.1%. Би Joker мод яа нацтай шаад юу вэ? Оо амьдрал ийм байдгүй шүү boys. Мен үгүй гэдгийг батлаа та дахин харуулъя. Ямар муухай бэтний харуулж байна. Boys амьдрал ийм биш шүү. Тэ та нар ингээд 5-ыг задлахад унах магадлал чинь 20% шүү. Тэгээ 20% дээр яага 2 онч биш. 200% шиг шалаа. Амьдрал ийм байдгүй шүү boys. Okay, that was abnormal boys. Somehow so lucky. Тэгээд та нар үгтэй манайх аккаунтыг бавсан гэж өнөд комент орж ирлээ. Тэгээд мань сүүл дараад мань хэдийн баланстай байлаа санаарай. Мань $330,000 хүртэл өсгөж үзчихгүй $220,000 хүртэл өсгөж үзчихэд буцаагаад 0 болтол алдаж үзсэн. Тэгээд ерөөхдөө амьдрал тэ яг энэ юм шиг дээр харагдаж байгаа шиг байхгүй. Амьдрал амар шүү boys. Гэхдээ өнөдөр бол тэ өнөдөр бол I'm feeling so lucky, man. So fucking lucky. So $50 кейс бат. Яа, Joker мод радтай наа мен. Өмнөх хоёр бичлэг дээр ер нь бол энэ 5 кейс байгаа л үү чи. 6 кейс байгаа л уу? 5 кейс байгаа л уу? 6 кейс байгаа. Энэ 6 кейсүүд мань нэг дор рекорд хийж байгаа байхгүй. Тэгээд энэ хоёр дээр ч ондотой хэлсэн. Энэ дээр ч амар юм. Энэ дээр бүр хитрхийн ондотой байлаа. Хитрхийн ондотой байлаа. За тэгээд кейс батл явж байгаа хооронд 10 кейсийн кейс батл явахад бол тэгээ ер нь бол тэ хэмтхэнд дараа нь мэдээлэл Joker модоор кейс батл хийн. Тэгээд
Хэдүүл би бол те энэ хямдхан дээр нь хожигдоод хямдхан хоёр дээр нь хоёулын дээр хожигдоод үнтэй хоёрынхоо нэг нь батны хожиж байгаа байхгүй. За тийм байна. Тэгээ тэр оронд бол мань тэгээ зарласан гив үед та харуулъя. Тэгээ өмнөх бичлэгүүдийг үзсэн бол мэдчихлээ дөө. Одоогийн байдлаар манийхын гив үед бол тэгээ 1600 орчим долларын ер нь бол гив байгаа. Та нар ер нь бол $2 депозит хийсэн нөхөд ихийг гив үед орж болно. Ганц үнэтэй гив буюу 11,000 долларын хоол, factory new хоол шүү. Ингийн хоол шүү. Factory new хоолын гив үед орох хүсвэл $10 гив үед депозит хийвэл энэ гив үед орох боломжтой шүү. Тэгээд ер нь бол тэгээд $10 депозит хийх юм бол энэ гивэд нэг удаа үнэгүй ороод тэгээд $10 2 дувангуу 5 удаа нийтээ 6 суглаа үнэгүй авна. Тэгээд $100 байх юм бол энэ чинь 11 суглаа авна. Энэ чинээс одоо 51 суглаа авна гэсэн байна. Тэгээд ер нь бол тэгж ажилтсан шүү. Тэгээд ер нь бол манай гивэд монголчууд очиж байгаа. Энэгээр бол манай амар бахархалтай хэлж байгаа. Тэгээд манай одоо гидроп тоглож байгаа биос автаз өөр хэм байгаа лээ. Харьцуулах юм бол манийхэн гивэд дандаа монголчууд очиж байгаа. Тэрэн дээр бол амар бахархалтай байгаа. За тэгээд кейс батлан дээр амар орох явж байгаа юм байна. Манай үнтэй юм гахгүй бол ер нь бол хожигдсан байна. Хожигчаасаа. Яагаад тэмтхэн гівэ дээр тэгээ хожоод үнтэй дээр хожигдоод байгаа юм болоо. Яг хожих гээд тэ айл нэг тэ энэ мулбери унгачаач. Энэ factory new ариг татах. Front side missed man. I cooked that. Ганцаараа гэридэл хожичлаа. Тэгээ $50 гівэ батл дээр хэдий хойцсон ч гэсэн тэгэхэд 45% money back хийсэн байна. Дахиад нэг удаа туршаад үзье. Тэгээ энэ хооронд нэрээ free case задж үзүүлье. Тэгээд бас тэ ер нь өндөр левелийн free case-нээс юм юм болоо. Дараа нь free case-ний бичлэг байс тусна оруулна гэж бодож байгаа. Ер нь бол дандаа ингээд free case-нүүд задлж байгаа видеонуудаа хэсгүүдээ бүгд цуглуулад free case-ний видео оруулах гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр болонгууд одоо бичлэг дээр яг free case ярьж байгаа үе. Өнөөдөр манлууч Facebook чатаар CTS-ийн левелийн ахиулчих юм бол левел нь буурд юм уу. Одоогийн метр маань байнга тоглож болохоор буураагүй. Тэгээд free case нь байнга л байх юм болов уу гэж бодож байна. Тэгээд нэг бачка тэгэл хоёр бачка free case задлсаар хагаад gat knife унгаас ингээд бодвол энэ чинээс л тэгээ gat knife унгаас гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тий. Gat knife fade болсон гэхэр чинь энэ кейсийг 3 сар билүү 2 сар. Нэг нь 3 сар, нэг нь 2 сар задлаад бол унгааж исэн гэсэн. Тэгэхээр ер нь бол гонж болдог. Тэгээд өчтөр энэ бачка унгаасан 20 цагийн өмнө бачка мань бол тэ энэ сайтн дээр бол яг үндэ 2 сар гарan тоглолцлаа. Гэхдээ өдөр болгон дараагүй л те. Гэхдээ юу гэдэг нийт сардаа гэхэд бол 20 өдөр нь бол мань дарсан. Гэхдээ стил мань free case-ийг бол энээс бол хутгунаагаагүй байна. Үнтэйгээс нь хутгунаагаад үзсэн. За free case явна. За энэ батл амар удаан үргэлжлээд тахыг. Мань ингээд авчвал хурдан явах бах. За $60 case задлахад ямар хөө байх нь арцай. Roll cage. Roll cage мэлээ ундаг. Энэ roll cage дайжгүй. Дайжгүй гэж бодоод байгаа юм байна. Roll cage унгаагаад баярлалаа. Тэгээ эн чинь $60 ингээ 60 левелийн кейс шүү дээ. Энд чинээс унгааж хамгийн үнэтэй юм. Манай Асимовыг унгааж ирсэн юм байна. Come on. За энэ Royal Consort бол амар хүндэг. Энэ одоо нэлээ юмхан. Yes, ялагдсан. Айд болонгуудтай нэг 80% биш 90% money back хийсэн байна. За энэ болонгууд одоо Joker модоор явна. Joker модоор болох үнэтэй болно. $10,569 case battle. За тэгээд яг өмнөх шиг энийг зөвөр Joker модоор задлсан шиг яндатай байна гэж найдаа. Яа гэхдээ байна дуртай ботнуудаа дуудах байсан шүү дээ. Аль нь ч байхгүй айл тоом орчиж. Дөрөв танихгүй бот тэгээ тоомлоо юм байна. Энэ Royal Consort байнг тэгээ нөгөө хамгийн trash. За 90 левелийн кейснээс ер нь бол түгээмэл ундаг. Lil Nas гэдэг юу байдаг санагдчихжээ. Энэ чарам амар хүндэг. Оо гамад флэр унгааллаа. Окей 46. Үнэгүй кейснээс $46 унаа. Өдөр болгоо надаа ингээд $46 өгнө чинь. That's crazy. Энд нэг байнг ундаг шүү. Дандаа нэг бол энэ нэг бол энэ л ундий. Хамгийн хөвчлээ. Энэ миний бол унгааж байгаагүй. За тэгээ нөгөө гоё кейс батлаа үзэх юм биш үү? Юу болж чинь энэ ч хотго. Мань батлаа явнагаач. Дахиад хотго. I'm cooking. I'm joke. Мань энийг юу н фармлах юм байна. Мань энийг бар стрим дээр өдөр болгон тоглох юм байна. Тэгээ мань энэ угаасаа энэ Chroma юу лээ? Энэний Joker мод нь угаасаа бурхан тэнгэр юм байна. Okay, butterfly. Watch this. That is fucking rigged boys. Мань ер нь ингээд өмнөхөө дотор ингээд боовоо явуулж хагаад хөлн дээрээ дарч таах.
What the fuck? Butterfly гэж 3 butterfly гэж. За $1500-аар кейс баталсан. Мөнгөө дооблдоод жоох илүү гарсан. That's fucking good, man. That's fucking good. Cody, let's go. We got Cody. Okay. За энэ дээр дахиад алчи. Let me win again. Okay, Sade butterfly унааж болж байна. 4% магадaltaй шүү дээ. Тэгээ бид нар нийтээ 60-ыг онгойлгоно гэдэг чинь тэгээ бидний ямар ч butterfly нэг 2.5 унах хэвээр. Ёстой ч гэж одоо магадaltaй. Яг амьдрал дээр бол тэгэл магадлал байхгүй шүү дээ. 50-50 шүү дээ. Унна эсвэл унахгүй. Унна. Дахиад унна. Тийм амар те. Тэгээд би ганцаар 10-ыг задлж байгаа 4% магадaltaй 40%. Butterfly унах магадлал 40%, нөгөө утганы унах 40%, бүх юм унах магадлал 40% гэсэн үг л те. Окей, болж ин саад. This guy is cooking. Чамтай танилцсанаа саад. Чи үнэхээр дахиад Butterfly унгаах юм бол мен чамаа бэр case battle болгон дээр авъя. Гэтэ саали бол бүр үнэхээр carry чина. Энэ амар эмгтэнээс санагдаад байгаа. She's cooking. Окей, waffle энэ чи Butterfly унж ин. Ер нь бол хожин баталгаатай болсон батал дээр айл гоё юмргаавал гоё болж ин. Тэгээд 2.5. Бараг л 2.5 дахин болчихлоо. Энэ бичлэгэн дээр арай л амар шаашлаа. Дараагийн бичлэг дээр би яг ойлгох хаа. Somehow мен хамгийн энгийн $1 кейс задлж байгаад маань ер нь бол $3200 орчимтай хэлсэн санагдаж байна. Тэгээ 3 бичлэг рекорд хийсэн дараа ягаад ч $9800 болсон байна. Окей, дараагийн бичлэгэн дээр яхаа харцгаа дараагийн бичлэгэн дээр амар үнэтэй кейс задлана. $20 кейс задлана. Шууд 4 дахин үнэтэй болчихж байгаа. Тэгээ дээрэс нь Joker мод бүр амар үнэтэй болно гэсэн. Дараагийн бичлэгэн дээр уулзъя баяртай. Тэгээд дахиад дараатай give it оролцоорой.